Тэгээд үндсэндээ бол зорилт бүлгэрөө бас энэ орон сууц үндсэндээ чиглэсэн байж байгаа. Ялангуяа манай энэ залуу гэр бүлийн залуу гишүүд, залуучууд маань ялангуяа энэ төрийн үйлчлэхний албанд шалтанд ажиллаж байгаа. Дээр нь ахмадуудаа зориулж энэ орон сууцыг ямарчсан эхлүүлсэн байж байгаа. За энэ орон сууц маань үндсэндээ энэ ондоо бол нэлээд эрчимтэй яваад үндсэндээ энэ 4 объект бол одоо 5 давхрын хэмжээнд бол дуусчихна. Тэгээд дараа жилийн одоо 9 сарын 1-ээс 9 сарын 15-ны хооронд бол одоо улсын комисс төлөөлгээд үндсэндээ иргэдэд оруулнаа гэсэн бодолтой байж байгаа. Цаашдаа энэ орон сууц цаашаага жоохон өргөжөөд мөн одоо манай 36 айлын хуучин одоо барилгын 36 айл гэж байдаг. Барилгачд маань байдаг. Тэрнийг одоо дахин төлөвлөлтөнд оруулаад ингээд цаашдаа бол ингээд тийшээ үргэлжлээд ингээд явах юм. Томоохон орон сууцны бол том цогц хороол болно. Доороо одоо үйлчлэхний төвтэй автомашины нэгдсэн гаражтай. Дээр нь одоо бас тухайн одоо орон сууцны хорооллын хүүхдүүдийг авчих юм цэцэрлэгтэй ийм одоо иж өргөн одоо хороол болох юм аа. Тэгээ эндээсээ бас иргэдээсээ бас бид нар бас уулзалт бас хүсэж байна. Тэгээ өнөөдөр бид нар яг албан ёс сургалт гэрээгээ байгуулад ингээд дуусж байна. Бас одоо эргэцэн хувьд, хууль эргэцэн хувьд бас нэлээд нягтлах бас мөнгөний одоо үн тогтоох асуудал, метр квадрат тогтоох асуудлыг бас нэлээд наривчж үзчихэж бас хууль тогтоомжийн өрөөнд өнөөдөр энэ компанитайгаа гурван гэрээ байгуулж байна. Яг энэ гэрээн дээр бол одоо юу гэдгийг нутгийн зөвлөл энэ одоо иргэдийг одоо бүртгэх, захиалгыг авах бүхий л ажлыг бол нутгийн зөвлөл хариуцаад явах юм. Аймаг бол үндсэндээ бол одоо үндсэндээ захиалагчийн хяналтаа тавиад явна гэсэн бодолтой байж байгаа.